За би сурвалжлагч Одонч Мөгөн ээлжид тодорхойлох мэдээллийг Сүхбаатар аймгийн нийтийн номын сангийн за хүүхдийн уншлагын танхимын номын санч Цолмон Туягаас тодорхойлох гэж байна. Тэгэхээр за эхлээд та танхимын талаараас товчхон мэдээлэл өгөөч. Ер нь одоо хүүхдийн уншлагын танхим маань хичнээн одоо номын фонттой номын баяжуултыг ер нь хэрхэн яаж хийж ийн талаар эхлээд товч мэдээлэл өгөөч. За манай хүүхдийн уншлагын танхим маань цэцэрлэгийн насныхан болон 1-ээс 7 дугаар ангийнхаа ирж үйлчлүүлдэг байгаа. Манай танхим 6600 гаруй номтой. Одоогийн байдлаар бол жилдээ 2200 гаруй хүүхдэд бол үйлчилсэн энэ жил. Тэгээд хүүхдүүдийн дунд янз бүрийн ажил зохион байгуулдаг. Жишээ нь цэцэрлэгийн насныхан дунд бид бяцхан унших номын санчт гэсэн дуулан хүүхдүүдтэй хамтарч дөрвийн тоглолтыг хүүхдүүдтэйгээ нөгөө дөрвийн хувцас бэлдээд очиж үжигчсэн тоглолт үзүүлдэг. Мөн 1-ээс 5 дугаар ангийнхан болон 4 дугаар ангийнхны дунд бас мөн очиж сургууль дээр ном унших талаар ярилцаад бас мөн дөрвийн тоглолтыг хүргэдэг байгаа. Мөн 1-ээс 7 дугаар ангийнхны дунд энэ жил олуулаа уншицгаа гэсэн аян өргөнүүлээд анги танхимаар нь энэ танхимдаа ангаар нь хамруулсан. Тэгээд 7 хоногийн нэг өдөр бүр унших өдөртэй болсон. Ялангуяа хүүхдүүд бол энэ өдөр бол айгүй итгэвтэй ирдэг. Түүнээс хойш ингээд нөгөө суух дадал сурсан болохоор хизээч бас ирж суух хүсэлтэй байгаа. Одоогийн байдлаар бол яг амралтын үе болсон болохоор бас хүүхдүүд зөвхөн байна. Тийм. Ер нь одоо хүүхдүүд номын сангаа зорих, итвэх хэрэг ялангуяа ер нь насны хувьд авч үзвэл хэдийн насны уншигч хүүхдүүд ер нь хамгийн итгэвтэй байна. За номын санчаас ер нь бас ямар төрлийн номыг шаардж байна. Манайх бол номоо захиалгахдаа татгалзал хүүхдүүдээс ямар ном унших вэ гэд татгалзал авч бүртгэдэг. Тэгээ хүүхдүүдийн сонирхол бол нөгөө цуврал номнуудыг их сонирхож үздэг. Би ч бас яг цуврал номнуудыг бас тань мэдхүүн болон уран зохиол янз бүрийн байдлаар хүүхдүүд танилцуулах дуртай. Яагаад гэвэл нэг ном уншчихад нөгөө хүүхд чинь болохгүй дараагийнх нь за нэгдүгээр номын уншлага, хоёр дахь номын уншиг, гурав дахь номын уншиг гэдэг ингээд хүүхдүүд бас унших сэтэл төрүүлдэг. Тийм болохоор би бас хүүхдүүдтэй орж ирсэн анх нөгөө орж ирсэн ээж аваа дагуулад орж ирсэн хүүхдүүд ямар ном уншихаа мэдгүй эцэг эхчүүднээс ямар ном уншихыг зөвлөж мэддэггүй. Тэгэхээр би бол хүүхдүүдтэй одоо нөгөө бас хүүхдүүд чинь их танин мэдхүү ном гэхээс илүү бас ингээд зураг ихтэй ном бас үзэх дуртай. Тийм болохоор би зурагтай мөн харилцан яриатай мөн хүүхдүүд одоо бас нөгөө англи хэл их үздэг. Тэнгүүт нь бас англи хэлний юм жижиг юутай Монгол үлгэр байлаа гэхэд Монгол үлгэр нь ардаа англи орчуулгатай ч гэдэг бас тиймэрхүү номуудыг би бас санал болгодог. Яагаад гэвэл хүүхдүүд бас өөрсдийнхээ нөгөө хэрэгцээ сонирхлоор бас хүсдэг болохоор бас тиймэрхүү номуудыг бас санал болгодог. Уншигч хүүхдүүдийнхээ хэрэгцээг хангахын тулд жил болгон баяжилт хийж байгаа. Тэгэхээр түрүүний таны хэлсэнчлэн энэ номуудаа ингээд ер нь жилдээ яг хангаад баяжилт хийлгээ явах нь боломж байдгүй. Жил төрнөчтөн төргийн номын баяжилт хийдэм бэ? Манайх бол жилдээ бол яг аймгийнхаа номын сангийн хэмжээнд бол 4 сарын турганы номын баяжилт байдаг. Тийм дундаа бол манай танхим бол ер нь яг татгалзалд байгаа номнууд ер нь би бол дандаа жилдээ авч чаддаг. Одоо энэ гэхэд л сая 2024 оны сүүлээр ирсэн номнууд байна. Тэгээ энэ номнууд бол нөгөө хүүхдүүдийнхээ яг сонирхож байгаа, хүсэж байгаа номнуудыг авахаас гадна мөн цувралаар гарсан одоо өөр шин ямар ном гарч тэрийг ингээд судлаад тэгээ бас татгалзал дээр нэмж өгдөг байгаа. Одоо сая ихэд бол бараг 200 гаруй 300 гаруй мянган төгрөгийн ном бол ирсэн. Эцэгчүүд ярьдаг штэ хүүхдээ ингээд ном уншдаг болгомоор байна. Яаж ном уншдаг болох вэ? Яаж номонд дуртай болох вэ гэдэг. Тэгэхээр мэдээж яг танаас энэ асуултыг ч их аягүй олон эцэгчүүд асуудаг баг. Энэ дэр та ямар зөвлөгөө өгдөг вэ? За би хүүхдүүдийг нөгөө эхлээд бол нөгөө номын санд ирээд номын санд ингээд сууж сургах татаж ингээд номын сан руу гүйдэг болохын тулд янз бүрийн хөтөлбөрүүд хийдэг. Хүүхдүүдэд зориулаад тоглонгаа англи хэл сурыг гэдэг өвлийн амралтаар их хөгжлөн зохион байгуулдаг гэсэн. Зундаа болохоор зуны зугаатай уншлага гэсэн хөтөлбөр явуулдаг. Одоо энэ жил 5 дахь жилдээ би өнгөрсөн жил явуулсан. Энэгээр яадаг вэ гэхээр нэг юм сэдв аваад тэр сэдвийнхаа хүрээнд номуудаараа үзэсгэлэн гаргаад тэгэнгүүтээ тэр сэдвийнхаа хүрээнд эхлээд яах вэ? Хүүхдүүдэд тань мэдхүү мэдээлэлээ би өөрөө бэлтгээд өгчнө. Тэрнээс илүү мэдээллийг хүүхдүүд номноос авна. За ингээ хэсэг хугацаанд ном үзснээр дараа нь за энэ сэдвтэйгээ холбоотой хэдүүлээ шүлэг зохиоё. ертөнцийн 3 зохиолч гэдэг юм үү те ингээд танин мэдхүн холбогдолтой юм хийж жагаад зараа нь энтэй холбоотойгоо зураг зуръя гэдэг. Тэгээ нөгөө одоо жишээ ирээхэж гэдэг юм уу цэцэгч гэдэг юм уу мөөг
Янз бүрийн орнуудын далбай гэдэг ингээд бүхэл мэдээллээр би ингээд өдрөөр таны мөртгөө мэдээлэл өгөө. Тэрэн дээр үндэслээд нэгээс 2 өдөр ингээд нөгөө мэдээллүүдэд үндэслээд бүр гүнзгийрүүлээд тэгээд тэрний холбогдолтой бол дуугээ сурдаг, шүлэг бол шүлгээ сурдаг. Тэгээ ингээд иймэрхүү маягаар ингээд хөтөлбөр ингээд явуулаад хэвшсэн байгаа. Тэгэнгүүт хүүхдүүд одоо 100 болонгууд зуны хөтөлбөрт орё, өвөл олонгууд тоглонгаа англи хэл сурыг гэсэн хөтөлбөрт орё гэд хүүхдүүд ингээ ирдэг. Тэгээ нэг өнөөдөр нэг ирсэн хүүхд маргааш ирэхдээ ганцаараа ирдэггүй. Заавал найзгаа юм уу дүүнэр ах эгч нараа ингээ авч ирдэг. Тийм болохоор хүүхдүүд бас ерөн сүүлийн үед номын сангаар суух хүүхдийн тоол маш их болсон. Одоо яг сурагчдын амралт үргэлжилж байна. Тийм ээ. Тэгэхээр энэ сурагчдын амралтанд зориулж хүүхдийн ажиллагааны танхимаас ямар үйл ажиллагааг явуулж байна. Мэдээж бас зорж ирэх уншигч хүүхдүүд ч бас байдаг л байна. Тийм. Сая бол би 2024 оны сүүлээр ирсэн номоор шинэ номын үзэсгэлэн гаргасан. Тэгээ яг хүүхдүүдийн амралтанд зориулаад бас нэг суманд ч гэсэн аймгийн төвд ирсэн гоё номнуудаас хүргээгээд төвшин ширээ сумд бас очиж 50 ширхэг номоор би бас үзэсгэлэн гаргаад тэгээ тэр юунд хүүхдүүдэд уншуулах зорилгоор төвшин ширээ сумаар бас явчаад ирсэн. Тэгээ одоогийн байдлаар бол шинээр ирсэн номнуудаа ингээд бас танхимаар сурталчлагаас гадна би бас цахимаар сурталчилж хүргэдэг. Тэгээ мэдээл бэлдээд ингээд цуврал 3 ном бол 3 номынхаа талаар мэдээлүүлдэг. Гой таним хүүхдэд зориулсан үлгэр өгүүлэг яг нас нь тохирсон тийм номын юуг танилцуулгыг цахимаар бас өгдөг байгаа. Тэгээ та бүхний өмнөөс зөвхөн тулгамдж байгаа асуудал үл юу вэ? Хүүхдүүдтэй бяцхан уншигчдтай зориулаад нэг энэ асуудлыг нэг шийдчих юмсан гэсэн бас зүйлүүд бол мэдээж байдаг л байна. Манай танхим гол нь өөрөө тасалгаа маань их жижиг. Одоо нэг ангийн 35 хүүхэд ирэхэд бол багтахад айгүй хүндрэлтэй. Яагаад гэвэл бид нар чинь танхим маань жижиг, ширээ сандал маань цөөхөн. Тийм болохоор нэг жоох энэс том танхимтай тий багтаамжтай юм шинэ байранд орчих юм бол би өшөө юу хийх сэтэл бол надад байна л гэж хэлмээр байна. За баярлалаа. За баярлалаа.